дарга цэргээ томилж, цэрэг нь хулгай хийдэг энэ байдлыг бид арилгахын тулд энэ биржийн хуулийг бий болгосон. Биржийн хуулийг идэвхжүүлэх ёстой бид. Биржийн хуулийг хамгаалах ёстой. Гадна дотны нөлөөллөөр биржийг болиё гэдэг шийдвэрийг байнга шахтдаг биднэрт. Энийг би нуухгүй. Биржийг болиулах юм бол офтек том гэрээнүүд явна, нууц гэрээнүүд явна. Бирж бол бидний ил тод байдлыг нэмэгдүүлсэн, бодит үнийг тодорхойлсон. Аж ахуйн нэгжүүдийн ажлын байраа хадгалж, нүүрсний үн 50% унчаад хөл дээрээ тогтож чадахгүй байгаа энэ хэдэн компаниудаа төр хувийн гэдгүү бүгднийг босоо авч үлдэж, татварын бааз суурь нэмэгдүүлж, шинэ уурхайн газруудыг нэмэгдүүлэх. Аж ахуйн одоо шинэ татвар төлөгчдийг нэмэгдүүлэх энэ бодлогоо бид хэрэгжүүлж байгаа. Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт байгаа. Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт байгаа. Татвар хураамж, татварын дарамтыг, төрийн оролцоог бууруулна гэсэн зорилгоо бид биелүүлж байгаа. Энэ зорилгоо биелүүлээд явж байхад яагаад энийг өмнө энэтэй ижилхэн шийдвэрүүд энээс ч долоон дор шийдвэрүүдэд оролцож явсан байж засгийн газрыг огцруулах, үндэслэл болгож оруулж ирж байгаа нь өөр улс төрийн зорилготой. Түүнээс улс орноо бодож байгаа зорилго энд байхгүй. Тоо худлаа ярихгүй. Би танаас тоогоо хэлье. Хууль эрх зүйн хувьд бол би түрүү хэллээ. Ашигт малтмлын биржийн тухай хууль, уулуурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль гэж хууль байгаа. Мөн бас ашигт малтмлын тухай хууль гэж байгаа. Засгийн газрын бүрэн эрх байгаа. Засгийн газар өөрөө их усүрээ зааж өгдөг бүрэн эрхтэй. Та бүхэн энэ хуулийг хараад үзээрэй. 47-гийн 6 ашигт малтмлын өөс ашигсны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг засгийн газар батална. 47-гийн 14 экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болох олон улсын жишг үн тогтоодог биржийн зах зээлийн үнийн их сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан засгийн газар нийтэд зарлана. Хуулийн дээр тов тодорхой бичсэн ийм залтууд байгаа шүү дээ. Хууль зөрчөөгүй бид нар. Хоёрдугаарт би та бүхэнд энэ статистик харуулъя. Энэ 1-р сар, 2-р сар, 3-р сар, 4-р сар, 5-р сар, 6-р сар бид нар 6-р сард ажил авсан. Сая 2 шийдвэр гаргасны үр дүнд бидний борлуулалтын орлого ийм өндөр болж гарч ирсэн. 7-р сар, 8-р сар, 9-р сар. Өөрөөр хэлбэл 2 шаардлагатай яаралтай арга хэмжээ авч иж бид төсвийн тасалдлаа одоо орлогоо тасалдлаа өдөр зогсоож авч чадсан. Нэмэгтэй болгож чадсан. Энэ тогтоолын үр дүнд бид нарыг байна штэ. Энэ тогтоол 8 сарын 20-нд гарсан юм байна. 2025 оны 8 сарын 20. Гэтэл 2025 оны 1-р сарын 1-ээс 8-р сарын 19 хүртэл биржийн арилжаа 7.5 сая тонн 15.4% байсан нийт экспортын. 2 их найдын борлуулалт хийж 97.8 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон. Нэмэлт орлого гэдэг нь дуудлага худалдаанаас өссөн үн багхгүй юу? Гэтэл энэ саяын шийдвэр гарснаар 40 хоногийн хугацаанд 40 хоног шүү. 1 сар 10 хоногийн хугацаанд бид 5.1 сая тонн нүүрс борлуулж биржийн арилжааг бараг 20% төргсөн, 19.8% төргөж 2.3 их найт төгрөгийн орлого олж 80.1 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олгыг олсон. Нэмэлт орлогыг олсон. Өөрөөр хэлбэл хаанаасаа бодож олсон бүүмэд 200 тэрбум төгрөгийн алдагдал гэдгийг би мэдэхгүй. Тооцоолол гаргаж ир. Бид оны төгсгөл гэхэд 130 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох ийм тооцооллыг хийсэн. Аль эрт бид нар одоо 60% даваа явж байна. Үлдэж байгаа, хүлээгж байгаа гүйцэтгэлээр бид нар 130 тэрбум төгрөгөө нөхөж олно. Энэ тооцооллыг уулуурхай яам ганцаараа хийдэггүй. Монгол улс чинь бас нэг төрийн институтүүдтэй. Эдийн засгийн хөгжлийн яам, сангийн яам гэж яамдууд байна. Засгийн газрын нэг шийдвэр сангийн яамны зөвшөөрлгүйгээр, хууль зүйн яамны зөвшөөрлгүйгээр гардаггүй. Сангийн яамны бичгийг сангийн яамнаас энэ тогтоолын төсөлдөр хийсэн тооцооллын бичиг нь энэ байна. Улсын төсвөөс 50 тэрбум төгрөг орж ирэх орлого тасалдахаар байна. Энийг нөхөж чадах уу? Анхаараарай гэсэн. Бид айлэр 50 тэрбум маань нөхөд 80-ыг хийцэн байна. 40 хоногийн дотор. Оны төгсгөл ихэд энэ 130 тэрбум төгрөг хамгийн багадаа нэмэгдэж орж ирнэ. 200 хүрэх магадaltaй байгаа бид нар. Дээрээс нь энэ тогтоолыг нүүрс төмөр экспортлдог 58 компани, нүүрс экспортлдог 177 компани, хайлуур жонш экспортлдог 171 компани, нийтдээ 406 компани зориулж гаргасан юм а. 406 компани зориулж гаргасан. Тэр нэг шүүхийн шийдвэр яриад ах шиг байна лээ. Энийг өмнөх засгийн газрынхнаас асуугаарай. 20-с 24 онд болсон үйл явдал юм байл шүү. Шүүхийн шийдвэрийнх нь он сарын та нар хараарай.
Манай засгийн газрын үед ийм шүүхийн шийдвэр гараагүй, бид нар ямар нэг хэмжлэлд оролцоогүй, шүүхийн ямар нэг харилцаа явагдаагүй. Би мэдэхгүй байна. Ямар нэг тайлбар хэлээгүй.